Сайн уу манайхаа Babs маань байна. За ингээд миний дараагийн нэг ээлжид бичлэг маань ороход бэлэн болж байна. За энэ удаагийн бичлэгээр юу ярих вэ гэхээр одоо манай Монгол эдүүдийн групп дээр хамгийн их асуудаг асуултуудын нэг болох жирэмсэн болчлоо. Одоо цаашаа яах вэ? Юу хийх вэ? Юунаас эхлэх вэ? Гэт маш их асуудаг. За тэгээд тэр асуултанд ерөнхийд нэг чиглэл өгөх зорилгоор одоо энэ бичлэгийг хийж байна. Би бас ингээд анх яг жирэмсэн болоод яхаа мэдхгүй үе байсан болохоор одоо тэгээд адилхан бас байдалд байгаа хүмүүстэй жоохон ч гэсэн нэмэр болъё мэдээлэл өгье гэдэг үүднээс одоо энэ мэдээллүүдийг хүргэх гэж байна. За энэ бичлэгнийхээ гарчгийн биеараа өөр өгсөн байгаа. Австралид төрөх болон одоо жирэмслэх үнэтэй юу гэдэг одоо тийм гарч өгсөн байгаа. Тийм учраас одоо гарчигтайгаа уялдуулаад ерөнхийдөө даатгалын талаар мэдээлэл за тэгээд дээрэс нь тэг ингээд даатгал жирэмсэн болон төрөх үед яаж одоо ашиглагдсан талаар өөрийнхөө кейс дээр та нарт одоо хүргэх гэж байна. Тэгэхээр хэрвээ ингээд өөр даатгалтай магадгүй надаас өөр кейстэй хүмүүс бас байвал одоо ингээд өөр байж болно. Яг над чиг бүх юм явахгүй учраас бас тэгээд авахын аваад одоо гээхийн гээгээд хандараа. За ингээд хэдүүлээ бичлэгэндээ оръё. За тэгэхээр хамгийн түрүүнд хамгийн гоё үе буюу одоо ингээд анх жирэмсэн болсноо тестээр мэддэг үе маань байна. За тэгээд ерөнхийдөө их хвчлэн нэг 4-5-7 хоногт одоо мэдэх хандлагатай байдаг да. Одоо ингээд сарын тэмдэг хоцроод ч юм уу тий. За гих мэтчил одоо ингээд мэдлээ. За тэгээд цаашаа хайчих вэ. За жирэмсэн болсноо ингээд тестээр мэдсэн бол одоо баталгаажуулахын тулд хамгийн түрүүнд GP буюу одоо өрхийн эмнэлэг рүүгээ явна. Хамгийн ойрхон өөртөө өрхийн эмнэлэг рүү явна. Энэ эмнэлэг бол ер нь өрхийн эмнэлэг учраас өрх гэдэг ч одоо гэр шүү дээ тий Монгол утгаараа тэнгууд одоо гэртээ чи айл болох ойрхон байвал зүгээр. Тэгээ угаасаа жирэмсэн болсон том гидтэй хойно маш олон удаа бас очих хэрэг гардаг янз бүрийн асуудал гарвал тэгэхээр том гидтэй зүдийчээд хаа байсан хол газар руу явж яхаар ер нь ойрхон байвал зүгээрээ. За тэгээд тэр GP дотроо нэг тийм тий одоо таньдаг мэддэг юу гэдэг нэг байнг үзүүлдэг нэг эмчтэй болцсон бас зүгээр байдаг. Тэгэх юм бол ерөнхийдөө ингээд бүх үед чи ингээд хянаа явцдаг. Төр одоо жирэмсэн болох үеэс эхлээд тэгээ төрн төртөл төрсний дараа хүртэл хүүхдийг чинь хүртэл үзэн явцдаг. Тэгэхээр нэг тийм эмчтэй болчвол ер нь зүгээр байдаг. За тэгээ GP дээрээ очиод хэлнэ штэ тий. За би ингээд жирэмсэн боллоо. Одоо яах вэ? За ингээд ямар ч тач баярт мэдээгээ хүлээгээд авцсан учраас ингээд баталгаажуулах хэрэгтэй болно. Тэгээд энийг яаж баталгаажуулдаг вэ гэхээр цусны шинжилгээгээр баталгаажуулна. За энэ цусны шинжилгээ нь болохоор одоо гормон тоолдог шинжилгээ байдаг. HCG гормон гэж нэрлэдэг. Human ямар гонтропин чилүүлээ нэг тиймэрхүү нэртэй заяа. За тэгээд тэр гормон болохоор жирэмсэн биш хүнд 5-аас бага байдаг. Жирэмсэн хүнд 5-аас их байдаг. За тэгээд их багын хэмжээгээр хэд гарч байгаа тоогоор нь одоо хэдээс хэдэн 7 хоногийн хугацаанд байна вэ гэдгийг ерөнхийд нь шинжилж тогтоодог. Нэгсэндээ өөрөөр чинь хэдэн 7 хоногт жирэмсэн байна вэ гэдэг хугацааг маш нарийнаар тогтоож өгдөг шинжилгээ гэсэн үг. За тэрийг одоо ингээд шууд тэр дороо өгнө. За би бол одоо тестээ барьж очиод ингээд жирэмсэн гэдгээ үзүүлсэн би бүр зүгээр хэлэхэд л болно л та. Тэгээд шууд тэр дороо шинжилгээ өгөөд цусаар шинжилгээ өгөөд маргааш нь одоо эмчтэрээ очиж ингээд одоо яг хариугаа авч исэн гэсэн үг. Энд болохоор ингээд цусны шинжилгээг одоо манай Монголд бол галс дээр шинжилгээ өнгөт ингээд шууд имэйлээр нчлээ ингээд хариу мариу нэрчдэг штэ. Энд ерөөсөө тэгэж өвчтөн рүү шинжилгээний хариуг эзээч явуулахгүй заяа. Эзэж явахгүй. Зүгээр заавал одоо шинжилгээ өг гэж бичүүлж авсан тэр реферал бичиж өгсөн эмчтэрээ очиж эсвэл утсаар ярьж заавал юм appointment те цаг товлж ийж тэр хариугаа эмчээсээ сонсож авдаг. Тэрнээс биш тэр лаборатори те шинжилгээсэн лаборатори ямар ч хариу өөрлөж явуулах ёсгүй. Тийм болохоор одоо дахиад нэг цаг бүглээд одоо дараагийн өдөр нь те хариугаа авнаа гэсэн үг. За би яг энэ процессор явсан шүү заяа. За тэгээд минийх болохоор тэр үед шинжилгээний хариу маань ерөнхийдөө нэг 4-5-7 хоногт байна гэж гарч исэн. Тэгээд энэ цусны шинжилгээг одоо та нар хаана өгөх вэ гэж бодож байвал за ер нь ихэвчлэн GP-нүүд заяа. За GP эмнэлгүүд янз янз байгаа нэрнүүд нь миний хамгийн сайн мэддэг нь бол My Health гэж GP байдаг, хаасайгүй байдаг. Би ер нь дандаа хаашаач нүүж очсон, дандаа My Health-д үзүүлдэг. Бас нэг одоо энэ дэр нэг юм гарч ирэх асуудал нь болохоор төлбөр төлдөг үү, яадаг вэ гэдэг асуудал. Тэгээ за GP-д үзүүлэхээр штэ би student даатгалтай оюутны даатгалтай OSHC гэдэг даатгал гэдэг штэ тий Overseas Student Health Cover. За энэ болохоор
одоо ер нь даатгалууд тундаа мэдээж маш өндөр coverтэй байдаг даатгал. За тэгэнгүүтээ энэ дээр юу одоо cover хийх вэ гэхээр одоо GP-д үзүүлж байгаа бол gap fee төлөх ёсгүй. Хэрвээ gap fee буюу илүү төлбөр төлөөд байгаа бол заяа оюутны даатгалтай би single даатгалтай байхгүй. Тэнгүүд хэрвээ тэрэн дээрээ gap fee буюу илүү мөнгө төлөөд байгаа бол GP-г солих хэрэгтэй. GP-д жуучир байна гэсэн үг. За би болохоор ерөөсөө огт төлдөггүй байсан. Манай GP ерөөсөө төлөвлөдөггүй. Тийм илүү төлбөрийн төр гардаггүй. Бүх юм зүгээр л карта уншуулад болчдөг. Папагийн. За папагийн даатгалтай гэдгийг хэлэх марцсан байна тий. Тэгэнгүүтээ энэ шинжилгээг ингээд ер нь бол My Health-ийн ингээд GP дээр өгөхөөр ихэвчлэн тэр GP дотор байдаг одоо лабораториуд нь ихэвчлэн ер нь ингээд Douglas лаборатори ихэвчлэн байх гэдэг талтай. Тэгээд тэр лаборатори нэг сул тал нь папа маш бага coverлдаг буюу папатай маш ийм бага хувийн одоо хамтран ажилладаг схемтэй. Тийм учраас одоо ингээд маш их илүү мөнгө төлж үзүүлэх хэрэг гардаг. Одоо энэ цусны шинжилгээ өгөх юм бол одоо энэ лабораторид өгөхөөр илүү мөнгө төлөөд идэг гэсэн үг. Тийм учраас аль болох одоо судалж агаад папагаараа шууд үнэгүй өгдөг дээр очисон дээр. Уг нь бол student cover дээр бол ер нь ихэвчлэн бүр бараг 95% нь баг шүү заяа. 95% нь бүх цусны шинжилгээг coverлах ёстой. Бараг 100% ч coverлдаг баг. Миний бодлоор 100% байхаа. Тэгээд тийм учраас хэрвээ ингээд 100% coverлах боломжтой одоо зүйл дээр илүү мөнгө төлж шинжилгээ өгөөд ивэл аюу алдагдaltaй штэ тий. Тэгэхээр аль болох тэр coverлдаг газрууд нь очисон дээр. Тэгэхээр тэр газрууд нь миний мэдхийн юу байдаг вэ гэхээр laboratory гэж pathology байдаг. За тэгээ Australian Clinic Lab гэж байдаг. Foresight гэж бас байдаг заяа. Би бол дандаа энэ Australian Clinic Lab дээр очдог байсан. За яг өөртөө ингэ зүгээр map дээр хайж үзэж чад аль ойрхон салбар руу очиод өгцөн дээр заяа. Тэгээ нэг удаа одоо ер нь банк бас тэр дээр очиод ивэл зүгээр байхгүй. Нэг удаа тэндээ очиод очихдоо ингээд анх удаа очихдоо бүх мэдээллүүдээ өгөөд би ингээд папатай оюутан энтрээ хэлчих юм бол дараагийн удаа очиход ерөөсөө илүү тутам юм яахгүй зүгээр тэр нөгөө цаасыг чинь шинжилгээний цаасыг чинь аваад хараад мэдээллийг оруулаад бүх юм чи гараад ирэх учраас ерөөсөө тэр илүү тутам мөнгө төлөхгүй invoice энтер ирэхгүй тэгээ одоо тэр карт мартаа уншлахгүй амар идэхгүй. Тэгэхээр би одоо бусад өөр газрууд бас байдаг гэж магадгүй л дээ. Яг миний очдог газар бол яг дандаа тэгдэг байсан. За дараа нь за ингээ ямар ч цусны шинжилгээгээ дараа нь дахиад ингээл бүглэл одоо хариугаа авлаа хэмж дээр очиж за жирэмсэн гэдгээ мэдлээ 4-5-7 хоногт байлаа. За одоо яах вэ? За энд бол ер нь баг эход харуулдаггүй заяа. Бүр ингээд эход маш бага харуулдаг. Энд ер нь одоо ингээд жирэмслээ төрсөн хүмүүс байл мэдж байгаа. За баг ууж эход харуулдаг заяа. Би хүүхдээ хармаар байна гэж байгаа. Тэгээ манай Монгол шиг ингээл баг 7 хоног нэг хаана хамаагүй очиод эмнэлэгт үзүүлэх тийм юм хүмүүс байхгүй заяа. За тэгээд би ингээд 4-5-7 хоногтой доо би бас яг тэгээд зөрүүлж жагаад би хүүхдээ хармаар байна гэж жагаад эход харуулсан. Тэсэн чи яг үнд юу ч харагдаагүй савандаа арай орж ирээгүйсэн. Тэгээд угаасаа эмч бол хитрхи эртээ чи байж яахгүй юу гэж тэгжилээсэн л та. Тэгээд би зөрсөөрөө харуулчих жаахгүй юу. Тэгээд угаасаа ямар ч point байгаагүй тэгж харуулсны. Угаасаа манай савандаа арай орж ирээгүйсэн тэр үед. Тэгэхээр тэр бол зүгээр л хэрэггүй эхо болсон гэсэн үг. Тэгээд тэр эхо болохоор ингээд миний даатгал тэр чигээрээ coverлсан би ямар ч мөнгө төлөөгүй би тусны шинжилгээнээрээ бас мөнгө төлөөгүй. За ингээд би хоёулынгийн эхний хоёр үзлэг хоёулынгийн үнэгүй хэлгээ яваад байна. За дараа нь одоох надаас бүр ямар ч зардал гараагүй яваа шүү заяа. За дараа нь нөгөө нэг хариугаа авах гээд очиж байгаа шүү дээ тий. Тэгэж очихдоо одоо ингээд хэрвээ ингээд жирэмсэн бол одоо GP-ийн тэр эмч чинь ингээд зөндөө асуулт асуун заяа. Тэрийг ингээд айгүй сонинор хүлээж авах хэрэггүй. Яг л угаасаа ингээд policy буюу зарчмынхаа дагуу асуултууд асууж байгаа. За яг тэр процедур нь ахгүй юу. Одоо юу гэж асуух вэ гэхээр одоо сонин санагдахаар асуудууд нь чинь хүүхдийг хүсэж байгаа юу хүсэхгүй байгаа юу? Чинь хүүхдийг төлөвлөсөн үү төлөвлөөгүй юу те? Гэх мэтчлээ одоо ингээд яг чамайг яг юу хийхийг хүсэж дээ те өөрөг чинь тэрийг ингээд харахын тулд тэгжиж цаашаа ямар зөвлөгөө өгөх вэ гэдгийг шийдэх учраас тэгж асууж одоо баха асуулгууд авдаг. За тэгээд тэр асуулга дээр за ингээд би хүсэж байгаа те ингээд хүүхдтэй болохыг төлөвлөж байсан нэ гэх юм бол те ерөнхийдөө одоо ингээд цаашаа шинжилгээ одоо битмээ юм хомнууд ингээд гүнзгийрээд явна. Одоо тэр appointment дээр штэ full blood count test хийгээд тэр нь болохоор ингээд манайхаар бол тусны дэлгэрэнгүй шинжилгээ гэдэг лөө. За ямар ч тач ингээд маш том юм дэлгэрэнгүй бүх юмны шинжилгээ авдаг. За тэгээд тэр дээрээс чинь одоо жинхэнэ нөгөө нэг
ямар битмээ уух уу, юу дутуу байна те. Одоо нөгөө фолио хүчил мөчил бла 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 баахан тэр элевит уух уу те. Одоо юуг нь уусан дээр үг гэдэг одоо юмнууд гарч ирдэг шинжилгээ гэсэн үг. За энэ дээр би бас шийсний шинжилгээ өгсөн санагдаж байна. Янз бүрийн өрөвсөл юм хүн байна уу те. Тэдний шалгадаг. За тэгээд энэнийг болохоор би дахиад нөгөө Australian Clinic Lab дээр үнэгүй өгсөн. Хэрвээ би энийг Hunter Douglas дээр өгсөн бол $280 өгөх байсан байна лээ. Тэгэхээр good choice. За тэгэхээр одоо би стил дахиад ямар ч мөнгө надаас гараагүй яваад байгаа шүү те. Би яг мөнгө гарахаараа ийм л зардал гарсан гэдгийг хэлээ явна. За одоо би чи ингээд 5-7 хоног хүрчлээ тийм үү. За ямар ч тач энэ шинжилгээнүүдээ өгчлөө би хариунууд авчлаа. За тэгээ би энэ дээрээс ямар битмээ уух ёстой вэ гэдгээ асуулаа. Тэгсэн чинь намайг төмөр уу гэсэн. Би төмөр муутай байсан. Багтайсан. Тэгэд миний Instagram дээр хэрвээ ингээд ямар төмөр уусныг маань одоо сонирхчихвэл бас миний бичлэгнүүд дээр байгаа. Миний highlights дотор байдаг. Multifer гэх төмөр уудаг байсан. За тэгэд би шууд Elevate аваад ууж эхэлсэн. Фолио хүчилтэй төмөр гэж бас байдаг. Тэр гэхдээ нэлийн хүчтэй төмөр. Би тэрийг юусоо ууж байгаагүй. Тэгээд би ер нь ингээ бодоод чи би фолио хүчил юусоо уугаагүй юм билээ. Тэгээд нөгөө Elevate дотор фолио хүчил байдаг гэхээр нь уугаагүй байхгүй юу. Гэхдээ ер нь бол яг эмчээсээ зөвлөгөө аваад фолио хүчил уух хэрэгтэй бол устан дээр уух хэрэггүй бол тэгээд Elevate дотор угаасаа байт юм байлээ. За тэгээд цаашаа одоо өөр юу гэдэг те өвөл бол одоо vitamin C те витамин C гэдэг нь штэ тэр ч юм уу эсвэл D бас уух ч юм уу те ингээд янз янзын юмнууд ингээд уугаад эхэлнэ. За би бас D уудаг байсан. Тэгээ магний уудаг байсан. Гих мэтчлэн заяа. За тэгээ байж байгаад одоо дараа нь яг альбисны эмч өөрөө үзүүл гэж хэлдэг хамгийн том эхонуудын нэг болох хамгийн анхны official том эхо бол dating scan гэдэг эхо байна. Энэ нь болохоор яадаг вэ гэхээр нөгөө сарын нэмнэрээ тооцож яваад 7 хоног штэ. За одоо 5-7 хоног жирэмсэн 6-7 хоног жирэмсэн гэж тэгдэж штэ. Тэрийг одоо ингээд эхо тараад хэмжээ хүүхдийн чих хэмжээтэй яг ингээд тохируулаад дейт хийх буюу ингээд за энэ хүүхдийн тэ сайз нь яг ингээд таарж гин үү тэ хэмжээ нь ингээд зөв өсөж хөгжиж явж чадж гин үү ямар нэг дутуу хөгжил юм байхгүй нүү бүх юм зүгээр нүү гэдгийг шалгадаг эхо гэсэн. Энийг би 9-7 хоногтой дээр хэлчихсэн. За тэр үед бол манай хүүхд бол бүр яг ингээд цэг байсан заяа. Бүр яг жижигхэн цэг харагддаг штэ. За ямар ч савндаа ороод ирсэн цэг болцсон тэгээд бүр зүрхний цохилт нь ороод ирсэн байсан. За тэгэнгүүтээ тэрэн дээр ингээд одоо юу гэдэг хүмүүс нь ингэж ярьдэн штэ. Эхоны хугацаа сарын нэмлэгийн хугацаа зөрөөд идэг гэж ярьдэн штэ. Тэр чинь яг энэ дээрээс тодорхой болдог гэсэн үг заяа. Монголд бол мэдхгүй айгүй ихтэй хот үзүүлждэг юм шиг байлаа штэ. 4 5 7 хоног угаас жирэмсний мэдээл одоо би нөгөө шууд жирэмсний мэдээлэл энд нэг сая сахилгуудтай л үзүүлсэн штэ. Тэгээд угаас юу ч харагдахгүй гэсэн яг тэр шиг л үзүүлждэг штэ тий. Тэнгүүд энд болохоор яг ингээд эмчил яг ингээд тэр үед үзүүлгээ хэлдэг байхгүй юу. За тэгээд 9-7 хоног төр би ингэж үзүүлээд энэ эхо маань бас ингээд үнгүй байсан байна. За би дахиад мөнгө гаргаагүй гэсэн. За ингээд ер нь бол одоо хүртэл би ямар ч мөнгө төлөөгүй яваад байгаа шүү. Бүх юм ингээд даатгалаас гараад яваад байгаа гэсэн. Гэхдээ нэг юм хэлэхэд цусны шинжилгээнээс бусад одоо энэ эхонууд бол би эхлээд мөнгө төлөөд дараа нь буцааж ингээд даатгал руугаа явуулчаад ингээд өөртөө авч байгаа буюу нөгөө нэг клейм хийж авч байгаа шүү заяа. Тийм учраас одоохондоо мөнгө төлөөгүй нэ гэж яриад байгаа. Тэрнээс upfront гарч байгаа мөнгнүүд бол ингээд байгаа. За тийш жишээ нь тэр 4-5-7 хоногийн яхан дээр би $67 эхлээд төлсөн. Дараа нь буцааж авсан. Саяны 9-7 хоног дээр дахиад $67 төлсөн. Дахиад буцааж авсан. За энэ эхоны газрыг сонирхож байвал энэ Парматад байдаг Specialist Medical Imaging гэж газар байдаг. За энэ газарт би ер нь дандаа үзүүл явдаг байсан. Гэртээ орох учраас ер нь эхо ч гэсэн гэртээ орох байвал амар. Одоо ингээд хэдэн 7 хоног юуч болохгүй ингээд явж хагаад одоо жирэмсний 3 сар буюу одоо ингээд аюулгүй өнгөрлөө гэж хүмүүс эйгүүх ярьдэн штэ. Гэтэ нөө ер нь бол жирэмсэн үед ингээд аюулгүй гэж баг байдгүй юм билээ. За дандаа санаа зовох штэ. Хүүхд гарч ирэн эртэл ер нь санаа зовох штэ гэм билээ штэ. За тэгээд яг 12-7 хоног хүрлээ. За энэ 7 хоногудад маш том зүйлүүд болно. Маш том шинжилгээнүүд хийгддэг. За энэ дээр би энэ үед би нэг яг миний энэ үе ингээд нэг энтхийн маш халуун зуны үеэр таарад би нэг дэлгүүр хэсэж яваад ухаалтчихжээс ахгүй юу. Тэгээд эмчтэй хэлсэн чинь намайг цусны нэмэлт шинжилгээ өг гэдэг. Тэгээд төмрийг маань шалгах гээд одоо цусны шинжилгээ өгчээсэн. За тэрийг би бас дахиад Australian Clinic Lab дээр үнэгүй өгсөн. За ингээд би 12-7 хоног буюу одоо ингээд 2 дугаар триместр рүүгээ орлоо. Би маш их хордлоготой байж байгаад яг энэ 12-7 хоног дээр ер нь гайгүй болж исэн. За энэ 7 хоног дээр үстэй нэг ийм сонголт өгөн заяа. Монголд 2 л тест гэж яриад идэм билээ. Би Монголын тэр 2 л тестийг яг юу гэлээд байгааг сайн мэдэхгүй аа. Энд юу гэж хэлдэг вэ гэхээр үстэй. Энэ гэхдээ кейс дээр өөрөөж магадгүй. Над дээр болохоор ингэсэн юм.
миний нас залуу анхны жирэмсэлт ямар нэг одоо гэр бүлийн тэ ингээд одоо гений тэ асуудал өөрчлөлт энэ төр түүх байхгүй учраас намайг NIPT буюу NIPT гэх тест үүдэн штэ. Монголд бас авт юм байлээ. За тэр нь болохоор Дауны синдром, гений өөрчлөлт гэх мэт бас хүйсийг 99% ингээд 98% ч илүү ингээд баттай гаргаж өгдөг. Цусны шинжилгээгээр зүгээр л цусаар авдаг, өөр илүү төдөө учиргүй. Ганцхан цус аваад энэ бүгдийг шинжилэн заяа. За тэгээд энэ бүгдийг шинжилдэг энэ тестийг чи хийлгэж болно. Гэхдээ хийхгүй ч гэсэн болно. Ер нь бол тэг ингээд хийлэхгүй. Ер нь бол чиний үеийн одоо тэг ингээд жирэмслэлт анхны инээ тэр энэ юмнууд дээр бол ер нь хийлгдэггүй. Гэхдээ чи юмыг аж мэдхүү гэж бодож ивэл хийлгэж болно гэж хэлсэн. Тэгээд юмыг аж мэдхүү гэж бас хийлгдэг юм билээ заяа. За тэгээд би NIPT-ийг хийлгэсэн. Тэгэнгүүтээ энэ NIPT-ийг хийлгэж байгаа бол одоо тэр нэг NT scan буюу нэг эхо байдаг. Тэр нь болохоор нэг хүүхдийн юу гэдгэлээ нэг хүзүүний тэндээс нэг тийм усны хэмжээг аваад ч илүү үздэг гэд нэг тийм шинжилгээ өгдөө штэ. Эхо би яг neutral translucency scan ч илүү нэг тийм нэртэй заяа. Би яг сайн хэлж мэдэхгүй байна. Тэрийг эсвэл өгж болно. Энэ хоёрын аль нэгийг хийх гэсэхгүй юу? Яг л энэ хоёрыг адилхан зорилготой тестүүд гэж байгаа. Тэгэхээр би NIPT нөгөөд тэгээд тэр NT scan-ыг юусоо хийлгээгүй. Тэр нь болохоор эхо. Нэг нь эхогоор, нэг нь цусаар үзэж шинжилээд байна л гэсэн үг. Яг ижлэхэн зүйлийг. Тэгэд намайг аль нэг нь хийлгэх гэсэн юм. Тэгээд би болохоор надад бол яг NT-ийн зөвөөс яад үл нөгөө тэ өмнө юм эрсдэл байхгүй учраас одоо заавал энэ том тестийг хийх хэрэггүй гэд. NIPT гэдэг тэр цусны шинжилгээ болохоор маш том хэмжээний ерөн цусны шинжилгээ юм байлээ. За тэгээд би болохоор за эход харуулаад тэр шиг тэгвэл зүгээр NIPT-ээр үзүүлчихье гэж цусны шинжилгээгээр үзүүлчихье гэж цусны шинжилгээ өгсөн. За энэ шинжилгээ одоо ингээд чи хийлгэж болно хийхгүй ч болно буюу ингээд optional те саналаараа учраас энийг даатгал ерөөсөө даахгүй. Даатгал ерөөсөө төлөхгүй заяа. Тэгэхээр энэ шинжилгээ маш үнэтэй. $525 би өгсөн. Тэгээд яг энүүгээр айгүй эрт одоо 3 сартад нь хүүхдийнхээ хүйсийг мэдчихдэг. Бүр яг баттай мэдчихдэг гэсэн үг. За тэгээд хэрвээ тэр NT scan-ыг хийх юм бол мэдээж тусдаа өөр үнэтэй байх. Би тэрний үнийг судалж үзэв. Яг бол би юусе хийлгэхгүй байсан учраас одоо NIPT хийлгчээд би угаасаа тэрийг хийлгээгүй учраас үн мөнийн судалж үзээгүй. За тэгээ хэрвээ тэр эрсдэл багтай гайгүй гэж үзэж ивэл тэр NT scan буюу одоо эхо штэ тийм. Энд эхог яа scan бас ультрасаунд гэдэг олон янзаар хэлдэг мэдгүй. За тэгээд NT scan хийлгээд шалгуулчих болно. Яг баттай те ингээд ер нь санаа амар бай гэвэл NIPT-ийг хийлгэхийг зөвлөж байна. Энэ бол зүгээр л цусны шинжилгээ те. Гэхдээ бас хүүхдэд хармаар байвал NT-ийг хийлгэж мэр биш. За тийм юм байлээ. Одоо тэгэхээр надаас нэгсэндээ өөрөөс маань нийт одоогоор $525 гарчлаа гэсэн үг. Энэ хүртэл шүү дээ тийм. За тэгэнгүүтээ би энэ үед штэ 12-7 хоног хүрчээд нэг баг зэрэг ингээд цус шиг юм гараад тэгээд амираад эмнэлэг орж үзүүлж исэн. За тэгсэн чинь намайг viability check буюу хүүхэд нь яг ингээд тэ байгаагүй, эрүүл байгаагүй ингээд шалгадаг тийм одоо эхонд үзүүлгээд дахиад тэгсэн. Тэгээд тэрэнд үзүүлсэн чинь $78.5 болоод тэрийг бас би ингээд үнэгүй үзүүлсэн. Тэрийг би ингээд бас буцаагаад авсан. За энд нэг санаа нь юу вэ гэхээр штэ реферал буюу одоо тэр GP эмчээс авдаг тэр нэг цаас биш тэ хүмүүст ингээд одоо үзүүл тийшээ явж үзүүл ийшээ явж үзүүл гэхэд хийж өгдөг бичгэн дээр юу гэж бичсэн байгаас шалтгаалж одоо даатгалын cover бас хамаардаг гэж байгаа байхгүй юу. Тэгэд манай тэр эмч болохоор намайг оюутан гэдгийг мэднэ. За тэгэд ер нь бол хүүхэд томроод эхо хийх тусам эхо нь маш үнэтэй болж ирдэг. Тэгээд тэрийг чинь даатгал нь хагас дутуу coverлдаг болж ирдэг. Яг 100% coverлдагуд айгу цөөхөн байд юм шиг байлээ. Бүр маш ингээ сайн хайж олж ижил олдог. За би бол ингээл нөгөө гэртэйгээ ойрхон хол явахгүй маш их ядралттай айгу их нөгөө юутай байжгаад жимийн гасцсан байсан. Нөгөө хордлоготой байж байгаа. Тийм болохоор нэг хол мол явах сонирхолгүй энэ тэнд эхо явах сонирхолгүй байсан учраас аль болох ер нь гэртэйгээ ойрхон гэсээр хагаад эндээ л үзүүлээдсэн. За тэгээд ийм газрууд бол ингээд зарим эхог талын coverлдгүй ч юм уу байт юм байлээ. Тэгээ энэ дээр болохоор эмч маань за би энэ дэр чинь энэ viability check гэд бичээд өгөх юм бол чамайг үнгүй үзнэ. Тэгэхээр чи яваад ингээд үзүүлчихээ гэдээ надад бичиж өгч ийсэн. Тэгэхээр ингээд тэр реферал дээр яг юу гэж шалгах гэсэн байна те. Яг тэр яханд үзүүлээд байгаа шалтгаан нь юу юм? Тэр цусны шинжилгээ өгöd байгаа шалтгаан нь юу юм гэдэг дээр бас ингээд маш их зүйл оршин тогтнодог юм байлээ гэдгийг би ойлгож авсан. Манай эмч тэрийг хэлж өгсөн.
За тийм байна. За дараа нь ингээд ямар ч яхаа юучгүй ингээд ер нь бол баг 2-3 сарын заяа тэгчээд 27 хоног дээр нэг айгүй том яхаа үзүүлдэг. Энийг morphology scan гэдэг. Morphology-гийн одоо хүүхдийн нэгсэндээ энийг бас anatomy scan гэж ярьд юм байлээ. Одоо хүүхдийн нэгсэндээ яг үгээр literally тэ яг ингээ anatomy scan-д заяа. Яг anatomy-г ингээд биеийнх нь anatomy-г ингээд чекэлж одоо тэ хуруу гар марын хүртэл тоолно. 1 2 1 2 3 4 5 гаруйтай байна гэж заяа. За тэгээ илүү дутуу гажиг юу байна? Илүү дутуу ингээ болохгүй бүтэхгүй юмнууд байна уу? Бүх юм нь окей байна уу? Тэ ингээд хүүхэд ирүүл боожж гин үү? Хугацаанд байна уу? Тэ ер нь ингээ бүх юмын хэмжээ одоо бүх юмын хэмжээ заяа. За эндээс энэ болохоор яг 27 хоног дээр 18-аас 27 хоног дээр гэсэн байсан. Бас зарим хүмүүс 22 морь дээр хийлгдэм шиг байлээ. Би яг 20 дээр хийлгэжсэн. Тэгээд энэ бол маш том скан учраас энэ дээр яг хүмүүс ихэвчлэн бас нэг одоо 3D 4D энтер гэдэг нэг лагийнхнуудаа хийлгэхэд хүүхдийнхээ зургийг ингээд гаргаж авт юм билээ. Би энэ дээр яг 3D-ийнхоо бас хийлгэжсэн. Ultrasound for Women чөлөө нэг тим нэртэй энэ форматад байдаг газар тэлэгдэсэхгүй. За энэ болохоор $400 болж исэн. За би хэлсэн шүү дээ хүүхэд томрох тусам эход үзүүлэхээр үнэн нэмэгдэнэ. Яг үл энэ чинь илүү том хүрээгээр үзэж байгаа. Хүүхэд томорно гэдэг чинь илүү том газрыг үзэж байгаа гэсэн үг шүү дээ. За тийм учраас тэгээ маш их нөгөө хэмжээ центр ингээ авдаг учраас угаасаа айгүй удаан болдог эход энэ баг цаг гармаар үзсэн баг заяа. За тэгээд энэ дээр $400 олоход би даатгалаас $112 буцааж авч исэн байна. Тэг үлдсэн 200 хэдийн юм бэ. Би өөрөө төлсөн гэсэн үг. Энэ эход орчлоо. Тэгж байжгаад одоо бол ингээ ер нь бол бараг дахиж эхо байхгүй заяа. Ингээ төрөх хэмлэг дээр чинь шаардлагатай яралтай үед л үзэхгүй л эхо байхгүй. Гэхдээ би энэ дунд нэг эхо дахиж үзүүлсэн. Энэ дээр яагаад гэсэн бэ гэхээр би 27 хоног дээр үзүүлэхэд одоо энэ morphology scan дээр үзүүлэхэд миний нөгөө ихс ингээд одоо ингээд жоохон төрүүлттэй буюу ингээд одоо төрх хэсгийнхаа нөгөө ингээд амсар дээр жоохон ойрхон байсан. Тэгээ тэр үг ингээд хүүхэд дээшлэнгүүт хүүхэд ингээд татаад ингээд дээш явах хэрэгтэй байна л да. Тэгээд манай хүү нэг амар сайн татаагүй ер нь амсар нь айгүй ойрхон байгаадс учраас энийг ингээд ер нь хоошоо ингээд хүүхэд нь томрохоор дахиж чеклэн шүү гэд тэгжсэн байхгүй юу. За тийм болохоор би дахиж 34 хоног дээрээ дахиад нэг яханд орсон заяа. Бүр нэлийн хойно орсон бааз. За тэгэнгүүт эн чинь ингээд 22 7 хоногоос хойшоо болоод ирэнгүүт эхонуудыг growth scan буюу өсөлтийн эхо гэж нэрлээд явчихдаг заяа. За энэ growth scan би яг гэж орсон бэ гэхээр одоо нэг placenta check буюу ихсээ шалгуулсан. Дээшээ явж үгүй юу? Дээшээ яваагүй бол ер нь бол жоох нэг ихс төрүүлэлт энэ төр гэж жоох эрсдэлтэй жирэмслэлтэнд орно. За тэгээд тэгж шалгуулахад энэ эхо болохоор $250 байсан. За энэ дээр бол тэг ямар нэг хүүхдээ амар тийм их хэмжээс хийж тэгэж morphology scan шиг нарийн үзэхгүй. Гэхдээ мэдээж ерөнхий бүх юм ингээд чеклж байгаа. За plus миний нэмээд миний одоо ингээд ихсийг чеклж байгаа гэсэн үг. За тэгээ энэ болохоор $250 болоод би яг талын буцааж авч ирсэн байна. $112 буцааж авсан гэсэн үг. За тэгэхээр $112 би өөрөө төлсөн гэсэн үг шүү. За 112-ыг буцааж аваад 112-ыг төлсөн гэсэн үг. Энэ эхоныхоо дараа нэг айгуу том бас нэг одоо тест өгдөг. Diabetes тест буюу нөгөө чихрийн шижин байна уу, сахарын тест гэж ярьдэн шүү дээ, тэ. Глюкозны ийм ундаа уужгаад тэгээд ингээд цуцаа өгдөг. За тэр шинжилгээг өгсөн байгаа. За тэр болохоор бас ингээд Australian Clinical Lab дээр өнгө өгсөн. Энэ бол цусны шинжилгээ байдаг. За энэ тестийг өгөхдөө хин нэгэн хүнтэй хамт явсан зүгээр юм байли шүү. Би бүр яг бараг ухаалтчихсан заяа. Тэ нөгөө цус авсан хүн маань намайг бүр ингээд сандраад нөгөө цус өгдөг газрынхаа ингээд орон дээр жоохон хөвтгүн өнтер гэд би бүр яг ухаалтчихсан. Би нөхөртөө явсан л та. Амар хэцүү тест үлийн, амар эвгүй тест үлийн. Тэгэхээр хүнтэй хамт яваарай заяа, ганцаараа битгий яваарай. Ерөнхийдөө бол ингээд бүх процесс ийм байдаг. За ингээд дунд нь би тэ ингээд нэмээд экстра одоо юу гэдэг дунд нэг ухаалцснаас болж цусны шинжилгээ өгсөн байна. Бас анх ингээд дэлжгнаад хүүхдээ хармаар байна гэдэг болог багт нь 4 5 7 хоногт нэг их хот орсон байна. За тэгээд минийх нөгөө нэг ихсээ шалгуулах гэж нэг том эхо дахиж хийлгсэн байх юм уу те. Энэ мэдчихдээ ингээд жижиг сажиг юм одоо юу гэдэг ниптик ч гэсэндээ заавал өгөх шаардлагагүй ч юм уу те. Гэх мэтчлэн ингээд одоо ийм илүү юмнууд байхгүй бол ерөнхийдөө ингээд яг саяны ярьсан юмнууд ингээл яг миний ярьснаар ингээд ийм дараалалаар явах. Дунд нь өөр янз бүрийн те жирэмсэн байх хугацаа чинь бас хөөрхөн урт ч те. Дунд нь юу ч болж болно шүү дээ. Одоо би ухаалтал төмөр шинжилгээ өгсөн байдаг ч юм уу те. Тэнгүүд магадгүй ханаа төрүүл бас юу гэдэг
янз бүрийн инфекшн байна уу? Одоо янз бүрийн шинжилгээ өгдөг ч юм уу. Тэгээ нөгөө жирэмсэн эмэгтэй хүн жирэмсэн болоод аюух шийдэн штэ. Тэнгүүд UTI буюу нөгөө цистит аюу хурд хөтлөх гэдэг юм байлээ. Тийм болохоор байнга одоо бүр тэрний шээсний шинжилгээг би өгдөг байсан. Тэгээд тэр мөрөөл бас нөгөө Australian Clinic Lab дээр өгдөг байсан болохоор дандаа үнэгүй байсан. Тэрийг бол та нар ингээд угаасаа өөртөө ингээд шинж тэмдэг мэдчихэж байгаа юм чинь очиод зүгээр үзүүлэл өгч болох уу болно гэж ер нь өгчдөг юм байли. Тэгэхээр тэрийг бол та нар өөртөө мэдсэн юм. За ямар ч тач энэ мэдчлэн ингээд дунд нь юм жижиг сажиг юм байхгүй бол одоогоор ингээд хамгийн том гарах зардлууд гэж хэлэх юм бол би нефтийг өгвөл нефт дээр маш өндөр зардал гарна. Нэг буцааж авахгүйгээр хэрвээ нефт өгөхгүйгээр тэр NT scan гэдэг юм хийлгэл би тодорхой хэмжээний бас нэг $200-300 гарах байх гэж бодож энэ дунджаар. За тэгэнгүүтээ бас нэг том зардал нь одоо нөгөө 27 хоногийн том анатоми скан буюу нөгөө хөл гарын тоолдог эхон дээр би $400 төлсөн шүү дээ. Тэрнээс 112-ыг буцааж авсан гэхээр тэр бас нэг $200-300 орчим зардал гарах нь байна. За тэгээ өөр илүү дутуу ер нь тийм эрсдэл байхгүй бол ингээл өөр гарах зардал ер нь байхгүй. Тэгэхээр ер нь бол Австралид пупатай сингл оюутны даатгалтай бол баг үнгүүр шахуу жирэмслэнэ л гэсэн үг. За юм байна. За одоо энэ бол ингээл зөвхөн GP-тэй холбоотой юм тэгэхгүй юу? Одоо ингээд GP цусны шинжилгээ, шээсний шинжилгээ, эхоноттой. За энэ донд юу орж ирж байгаа вэ гэхээр 12-7 хоногийн үеэс төрөх хэмнэлэг орж ирсэн заяа. За намайг бол анх яг нэг 17 хоног өтөө орчин байхад ерөөхдөө төрөх хэмнэлгээ ингээд тий бодож байгаарай гэж хэлсэн. Бодсон сансын эмнэлэг байвал тэрэндээ одоо ингээд тий юу гэдэг реферал хийлгэж болно гэж хэлсэн. За энд чинь бүр ингээд амар олон төрлийн care-ийн сонголт байдаг заяа. Одоо ингээд ямар care-т яваа вэ чи гэж шууд асуудаг. За жишээ нэгдүгээр бидний хамгийн түгээмэл авдаг нь midwife care буюу одоо ингээд midwife-д одоо жирэмснийхаа турш ингээд байн хянуулаад явдаг care гэж байдаг. За миний кейс дээр болохоор cosmic care гэж байсан. Тэр нь болохоор миний төрсэн эмнэлгийн энтхийн Австралийн Westmead гэдэг эмнэлэг хажуудаа одоо манайхаар Монгол Японы эмнэлэг гэдэг шиг хажуудаа сургалтын ийм нөгөө баазтай. Тэгэнгүүт айгүй их тийм нөгөө дадлахын оюутнууд ихтэй их сургуультай учраас ингээд дадлах хийж байгаа оюутнууд маш их байдаг. Тэгэнгүүт cosmic care буюу одоо энэ дадлахын тийм midwife-үүд одоо өөрөг чи үзэж болох уу те ингээд одоо нөгөө яг үндсэн midwife-тайгаа хамт ингээд одоо над дээр нэгсэн ингээд суралцах гэдэг штэ те миний кейс дээр тэгээд нэг 2-3 оюутан ингээд банк хамт ингээд явж иж болох уу гэд анх зөвшөөрөл авч гар өсөг зурулжсэн би тэрэн дээр нь тийм ээ гэж хариулаад нэгсэндээ би 3-4 midwife хамт ингээд үзүүлээ явдаг байсан. За тэрийг болохоор cosmic care гэдэг. Энгийн midwife care-ыг бол зөвхөн midwife care гэдэг юм шиг үлээ. Тэгэнгүүтээ midwife-тай тэгснээ нэмээд эмчтэй гэж бас байдаг заяа. Тэгээд тэр нь болохоор тусдаа өөрийнхөө тэр эмчийг сонгодог care гэж бас байд юм байлээ заяа. Тэр нь болохоор мэдээж эмчийнхаа илүү төлбөрийг төлдөг. Тэр нь бол даатгал энтрээс одоо тэр ямар эмч сонгосноос шалтгаалаад тийм пупатай одоо хамтардаг юм уу хамтардаг юм уу хамтардаг байсан ч ер нь бол яг 100% хамтардаг нь айгүй бага. Тэгээд яг тэр сонгосон тэр эмч нь одоо пупатай 70-30-тай хамааралтай байвал одоо хамтардаг байвал магадгүй 30%-ийн дандаа өөрөөсөө төлж явдаг. 70%-аар нь одоо эмччин тий одоо пупачин төлөө явдаг. Тэг эмчтэй үзүүлээд давхар midwife-таа ингээ хянуулаа явдаг care гэж байд юм бэлээ. Эсвэл дан эмчтэр явдаг ерөөсөн midwife байхгүй care гэж бас байд юм бэлээ заяа. За тэгэнгүүтээ бас нэг нь болохоор одоо би бол ингээл зөвхөн улсын эмнэлгийн жишээн дээр ярьж байгаа шүү. За бас нэг өөр төрөл нь болохоор хувийн эмнэлгийх бас байд юм бэлээ. Би анх хувийн эмнэлэг төрөхөд хувийн эмнэлгийн одоо реферал авч исэн. Тэгсэн чинь хувийн эмнэлгийнх нь болохоор ингээд яадаг вэ гэхээр одоо бид нар улсын эмнэлэгт ингээд ер нь бол нэгсэндээ бүх юмын даатгал маань төлж байгаа заяа. Тэгэнгүүт хувийн эмнэлэг дээр болохоор эмчит үзүүлэх төлбөрүүдээ яг тэр пупатай хэдэн хувийн ингээ gap scheme буюу одоо 70-30% би 30%-ийн төлөө 70%-ийн тэр одоо миний даатгал төлдөг ч юм уу 80-20% би 20-ийн төлөө тэр даатгал 80-ийн төлдөг ч юм уу гэх мэтчлэн хэдэн хувь байнаас нь хамаарат тэр эмчийнхаа төлбөрийн заавал төлж явд юм байлээ. Тэгэхээр хэрвээ одоо хувийн эмнэлэгт төрөх гэж байгаа бол тий заавал нэг эмч энтер сонгоно. За тэгээ тэрийгээ бас сайн судлаад хэр их одоо юу гарах уу марах уу тий одоо даатгал яхаар энэ тэр мэрийгээ маш сайн судлах хэрэгтэй. Би нэг эмч судалсан чинь пупатай тийм амар тийм олон хувийн нөгөө юутай биш gap scheme-тэй биш.
За бараг нэг би 70% төлөөд миний даатгал 30% төлөгчлөө. Бараг тийм харилцаатай байсан заяа. Тэнгүүд надаас бүр маш их мөнгө гарах байсан. Тэгээ дээрэс нь хамгийн анхны үзлэг нь ерөөсөө тийм юу байхгүй. Одоо cover байхгүй. Тэр нь дангаараа бараг нэг $500 исэн баг. Ганцхан удаагийн үзлэг шүү дээ хамгийн анхны. Тэнгүүдээ намайг 2-7 хоног болгон заавал ингээд appointment авч үзүүлнэ. Тэр болгондоо би тэр appointment нэг $300 одоо ойролцоогоор яриад $300 гэсэн баг. Эхнийх нь 500, дараагийн үзлэгүүд нь 300 заяа. Тэнгүүд тэр 300-аас би 70% төлнө заяа. Тэгээд миний даатгал 30% төлнө. Тэгээ бодонгууд би 2-7 хоногт нэг удаа дандаа тэгэж үзүүлээ явна гэсэн үг байхгүй юу? $300-ын 70% би төлнө гэхээр чинь 3-7 хоногт $210 би төлөө явах гэдэг штэ. Тэнгүүд 2-7 хоногт гэхээр сард би 2 удаа үзүүлээд нэг гэсэндээ 9 сарын 10 сарын хугацаанд $3-4 мянган төрөх биш зөвхөн эмчийн үзлэгтээ зарцуулах гэдээсэн гэсэн үг. За тэгээд яг адилхан care бол зүгээр midwife дээр байгаа учраас би зүгээр л midwife-тай улсын эмнэлгийн сонгосон байхгүй юу. За тэгэхээр өөр байгаа. Тэгэд энэ ямар их сонгохоос л хамаарна. Хэрвээ жоох өөрийгөө эрсдэлтэй, янз бүрийн асуудалтай тэг ингээд гэж айж байгаа бол үзэх юм бол тэг бас боломж болцоонд байвал магадгүй хувийн эмнэлгийн тийм эмч сонгоод 2-7 хоног болгон хянуулаад явж болно. Улсын эмнэлгийн яг энэ одоо 12-7 хоногоос хойш очиод үзүүлээд хянуулдаг тий midwife клиник ч юм болохоор нийт яг 10 appointment товлож өгдөг. Ер нь бол сард нэг удаа байдаг. Заримдаа ингээ хугацааг нь ботгор жоохон сар илүү тий 5-7 хоногт нэг удаа мудаа ч юм уу тавигдсан байдаг. За тэгээд нийт 10 удаа ингэж үзүүлээд төрдөг. Би яг 9 удаа үзүүлээд төрчихсэн. Сүүлийн 1-7 хоног нь одоо би 39 хөтөлбөрөөр төрсөн байхгүй. Тэгээд 40 дээр үзүүлж амжилтгүй төрсөн. Тэгэхээр улсын эмнэлэгт үзүүлэхээр нэг давуу тал нь би сая хэлсэн шүү дээ. Үнэгүй бүх юм үнэгүй гэд. За үзүүлэх болгондоо $176 төлдөг. Энд ингээд Австралийн ямар ч улсын эмнэлэгт үзүүлсэн $176 төлнө заяа. Энэ бол бүр ингээд fixed amount буюу банк төлдөг дүн. Аль ч эмнэлэгт очиж яг адилхан улсыгт очивол emergency-гээр хэрвээ очих юм бол бас яг адилхан $176 төлдөг заяа. Тэгээд энэ одоо юун дээр midwife clinic дээр болохоор $176-аа эхэлж төлчөөд дараа нь буцааж ингэж авдаг. Зарим эмнэлгүүд болохоор араас нь invoice явуулдаг гэсэн одоо ингээд ямар ч мөнгө төлөхгүй үзүүлчихэд араас нь одоо мэйлэр те эсвэл мэдгүй ямар нэг харилцаа шуудангаар ингээд одоо invoice-ийг явуулаад энийгээ төлөөрэй гэдэм байлээ. Тэгэнгүүт нь тэрийг нь өөрөөсөө заавал төлөх шаардлагагүйгээр шууд invoice нь ирсэн бол тэрийгээ шууд зүгээр бупаар явуулаад болоо. Бупаар клеймдаал болоо байхгүй юу. Харин зарим эмнэлгүүд болохоор заавал төлж ийж үзүүл гэдэг. Одоо манай Westmead бол заавал эхэлж төлөөд invoice-оо төлцнийгөө барьж очиж reception дээр очиод тэгээд эмч дээр очих цагаа одоо ингээд авдаг гэсэн юм. Тэгэхээр заавал төлдөг дээр очих юм бол эхэлж төлөө дараа нь ингээд клеймдад авчнаа, буцаагаад авчнаа гэсэн үг. Тэгэхээр нийт 10 удаа улсын эмнэлэгт одоо midwife дээр үзүүлнэ гэж тооцоолвол нэгсэндээ $176 хүрчих нь арга буюу $1760 зарлага гарна. Гэхдээ мэдээж бүгдийн даатгал төлнө. Яг өөрөө төрүүлж гаргачаад тэгээд даатгалаасаа буцаагаад авчнаа гэсэн үг. Тэр дорнд буцаагаад авна шүү дээ. Яг нэг заримдаа нэг 2-7 хоног. Гэхдээ ер нь бол нэг 2-7 хоног дотор ороод ирдэ штэ. Пупа бол бусд нь яадаг нь би сайн мэдэхгүй байна. Хүмүүс бас аюух ингэж асуудیں۔ Emergency орвол яах вэ? Тэ янз бүрийн болоод ингээд түргэн тусламж руу явбал яах вэ? Яад юм бэ гэж асуудаг. За би энэ жирэмсэн байхны хугацаанд 2 удаа emergency орж исэн байна. За тэгээд эхний удаад нь болохоор Royal Women's Hospital-ийн emergency буюу хажууд нь үүдэг Prince of Wales гэдгийн одоо ER руу явж исэн. Маш хол газар руу Парматагаас явж исэн. Ер нь бол emergency гэдэг чинь яаралтай тусламжтэй. Яаралтай тусламж хэрэгтэй гоё л яаралтай очиж уртээ. Тэнгүүд хизээч тийм хол тэнцэн хол газар руу битгий яваарэ гэж зөвлөе. Эмчийн хүртэл бүр гайхаад хүү чи тийм холоос юу хийж яваа юм бэ гэж асууж исэн. Яг мэдээж хаач утсан хамаагүй л тий. Гэхдээ зүгээр яг утга нь бол ER чи emergency штэ. Тэгээ emergency үед хүн emergency л явна үсттэй. Тэгээ хаа байсан би бараг нэг цагийн зайтай шахуу газар тэгээ явцсан 40 минут энэ төр очсон. Тэгэхээр айл болох зүгээр өөртөө ойрхон руу явцсан дээр юм бэлээ. Тэгээ би яагаад энэ имлэг рүү явжсэн гэхээр би өмнө энэ имлэг дээр хаалганд орчихсон байхгүй юу. Тэгээд нэг жоохон танил санагдаад очижсэн. Эмч надаас яагаад тэгээд ирж байгаа ингэж асуухтан бэ тэгж хариулчихсан. За тэгээ энэ дээр болохоор emergency очихоор яадаг вэ гэхээр би 2-3 эмнэлэг дээр emergency очиж исэн өөр эмнэлгүүд дээр.
4 ч юм баг 4 эмнэлэг дээр очижсэн байна. За ер нь ихэнх эмнэлгийн emergency штэ. Яг нөгөө төлбөрүүд эхэлж төлүүлээд тэ араас нь одоо ингээд даатгалаасаа буцааж авдаг тийм журамтай байдаг. За тэр дээр одоо анх би очиход яадсан бэ гэхээр ингээд хамгийн эхлээд эмчийн төлбөр буюу 176-г заяа төлнө. За тэгээд дараа нь хэрвээ тэр үедээ цусны шинжилгээ өгвөл дахиад 176. Эхад үзүүлвэл дахиад 176. Тэгээ шийсний шинжилгээ өгвөл дахиад 176. За ингээд яг ингээд 476-г үржээд тэнд одоо ингээд нийт одоо $704 төлж исэн. За би бол ингээд нэгсэндээ юу байхгүй. Хэрвээ чи emergency орсон бол юу хийлгэж байгаасаа шалтгаалаад яг 176 их төлөөд байна гэсэн үг. Эмчид үзүүлээд ганцхан цусны шинжилгээ өгвөл 176-аар 2 л удаа төлнө. Нэг зүйлийнх нь үнэлт 176 байдаг гэсэн үг. За тэгээд энийг болохоор би яг дандаа ер нь яг тэр газар нь тэндээ upfront буюу урьдчилж төлөөд дараа нь даатгалаасаа буцааж авч ирсэн. Westmead эмнэлгийн emergency явж исэн. Одоо нэгсэндээ гэртээ жоохон ойрхон emergency явдаг болж байгаа байхгүй юу? За тэнд бас яг адилхан. Яг л 176-аар 4 удаа төлсөн. Цусны шийсний шинжилгээ өгөөд эмчийнхэн төлбөрөглөөд нэмээд энхогоо төлсөн. Ингээд $704. За тэгээд тэр чинь invoice гэдэг юм угаасаа тэ төлбөрийн бичих нь угаасаа заримдаа араас ирчдэг. 2-7 хоног ч юм уу. Заримдаа болохоор тэр дор нь шууд хэвлээд өгдөг. Тийм болохоор тэрийг л авчих юм бол даатгалаасаа зүгээр буцаагаал авчна гэсэн үг. Тэгээд яг $704 төлж үзүүлсэн. Яг ингээд тэр дороотой хүн чинь ингээд ямар ч нөхцөл emergency гэдэг чинь угаасаа л emergency нөхцөл байдал шүү дээ. Тэгээд гинтийн зүйл учраас хүн болгоно те бас $700 ингээд дансанд нь байхгүй бах. Тэгэнгүүт тийм үед яах вэ гэхээр ингээд уучраа хэлээ те надад ингээд төлөх боломжгүй нь invoice-ийн араас явуулчаач гэд invoice-оо явуулахаар аваад тэгээд дараа нь нөгөө даатгалаасаа шууд одоо нөгөө invoice нэрэнгүүт даатгал руугаа шууд ингээд явуулчихна. Урьдчилж төлөхгүйгээр өөрөө ямар ч төлөх шаардлагагүйгээр. За би болохоор нэмээд илүү бас нэг гаргасан зардал маань юу байсан бэ гэхээр EPAS clinic гэдэг Early Pregnancy Assessment Unit гэж байдаг. EPAS clinic гэдэг одоо би энэ EPAS нь болохоор миний очиж үзүүлдэг нь Royal Women's их байсан байна. Westmead-д бас байт юм бэлээ EPAC гэсэн. За Early Pregnancy Assessment гэдэг нь одоо ингээд ямар нэг байдлаар жирэмсний их үедээ одоо юу гэдэг баг зэрэг эрсдэлтэй ямар нэг асуудалтай байгаа бол энэ одоо клиник дээр ирж эмнэлгийн клиник дээр ирж одоо assessment хийх буюу ингээд аюул нь яг юунд байна, юунд болохгүй байна, бүх юм зүгээр ээ нүг гэдэг тийм одоо юу гэх assessment одоо assess хийх буюу тийм ингээд шалгуулах ч гэх юм уу тийм нэгсэндээ тэгэж одоо үзүүлдэг тийм клиник байхгүй юу? Арай илүү нарийн үзүүлдэг. Энгийн жирэмсний эмнэлгүүдээс яваараа өөрвөө гэвэл энд early pregnancy гэдэг чинь одоо ингээд яг эхний тэ ингээд одоо early үе буюу яг жирэмсний их үеийн одоо аюул нөхцөл байдлыг л тодорхойлдог тийм одоо клиник гэсэн үг байхгүй юу? За энд би бас 4 удаа очиж үзүүлчихсэн. Тэгээ бүгдэн дээр нь дахиад нөгөө 176-гаа төлнө. Тэгээ цусны шинжилгээ өгөхдөө энэ EPAS клиник дээр дотроо Australian Clinic Lab байдаг гэсэхгүй. Тийм болохоор би шууд өнгөө өгчдөг байсан. Эход үзүүлэхдээ 176-г төлнө. Гэхдээ буцаагаад авчина. За шийсний шинжилгээ бас яг адилхан нөгөө Australian Clinic Lab дээр өгчдөг байсан. Гэх мэтчлэн би энэ Royal Women дээр бас ингээд EPAS клиникт нь жирэмснийхаа их үед би нэг жоохон цус мус шиг юм алдаад тэгээд намайг одоо тэгж үзүүлээ гэд явуулчихсахгүй. Тэгээд нийт 4 удаа үзүүлчихсэн байна. За эднэрийг бол бүгдийн даатгал төлсөн. Надаас юу ч гараагүй. Тэгэхээр саяны төрөх эмнэлгийн зардал, emergency зардал, тэгээд саяны EPAS клиникийн зардал гэдэг ингээд ерөөс надаас бүгд нэг ч төгрөг гараагүй гэсэн үнэ гэсэн доо. Бүгдийн даатгал төлсөн гэсэн үг. Гоёгаад бодоо үзчихэл та. Зөвхөн төрөх эмнэлгийн midwife дээр үзүүлэх зардал нэмэх нь одоо ингээд миний бүх юу гэдгийг emergency center-ийн зардал нийлээд $3,872 болсон. Энийг би бүгдийн даатгалаараа төлөвлөсөн байна гэсэн үг. Гэхдээ энэ дэр нэг юм өөр нэг буруу ойлголт байж магадгүй нь юу байхгүй юу? Заавал хувийн эмнэлэг гэхээр л мөнгө төлбөртэй биш. Хэрвээ тэр хувийн эмнэлэг чинь тэгээд тэр үзүүлж байгаа эмч чинь пупатай тэр gap scheme ингээд 100% буюу ингээд одоо бүгдэн coverлдаг тийм одоо зарчимтай дүрмтэй тийм одоо юу гэдэг тэр хоёр тийм хоорондоо гэрээтэй бол мэдээж үнэгүй үзүүлнэ. Тэгээд зарим private hospital буюу тийм ингээд хувийн эмнэлгүүд пупатай тийм гэрээг байдаг учраас илүү үнэтэй байдаг гэдэм билээ.
Энийг яаж гэрээтэй үгүйг шалгадаг вэ гэхээр Pupa-гийн вебсайт руу ороод Find Provider гэж байдаг. Тэгээд тэрэн дээр ингээд хайж үзээд ерөөхдөө гараад ирдэ шүү. Хэдэн байна вэ гэдгийг. За тэгмүүдээ одоо хэдүүлээ нэг юм бодч үзье заяа. Надаас нийт ер нь хэдэн долларын яг үндсэн зарлаг гарсан бэ? За би нөгөө Nifty-ийн $515 өөрөө төлсөн те. Тэр ч одоо даатгал юу яхаагүй штэ, төлөөгүй штэ. Тэгэнгүүтээ нөгөө нэг Anatomy Scan гэдэг том сканыхаа би $288 өөрөө төлсөн. 112-ийн даатгал төлсөн. За дараа нь нөгөө Growth Scan буюу нөгөө миний ихсийг шалгах гээд бүр 34 хоног дээр хэлгсэн яхон дээр би бас яг талын төлөвлөсөн гэж 112-ыг төлсөн. За тэгэхээр ингээд нийт бүх юм дотроос заяа би $915 л өөрөө төлсөн байна. Бусдын бүгдийн заяа бүр бүгдийн даатгал маань төлсөн байна. За би ойролцоогоор ингээд бүх шинжилгээ үзлэг юмнуудаа ингээд бодож үзэж хагаад манай даатгал ер нь яг хэдийг нь төлсөн байна вэ гэд бодох гээд үзлээ л дээ. За тэгсэн чинь ер нь бол ойролцоогоор шүү заяа. Миний кейс дээр бол заяа $6,200 орчмыг манай даатгал төлсөн юм байна. Тэгэхээр хэрвээ даатгалгүй бол нэг өсөндөө ийм дүнгээр жирэмслэнэ л гэсэн үг. Энийг үтсчээл те за ингээ бүх юм баг болчих юм байна. Үнгүй ах юм байна гэж бас битгий бодоорой. Хүн хүний кейс өөр, ямар эмнэлэг үзүүлж байгаа, яаж байгаагаас хамаарат би өөр гэж хэлээд байгаа. Миний яг үзүүлсэн нөхцөл байдлууд яг ингэж таарсан байна. Тэгээ ерөөхдөө бараг л мөнгө төлөөгүй жирэмсэлдэг яг хэрвээ ийм coverтай те ингээд даатгалтай байх юм бол ингэдэг юм байна. За гэхдээ тэгж үн төлбөргүй жирэмслэхийн тулд мэдээж маш сайн судалгаа хийж аль хэмнэлэг нь одоо gap fee буюу те одоо даатгалаар чинь бүтэн ингэж coverлж үздэм байх. Тэр мэрийгээ сайн хайж олж уншиж асууж те ярьж лавлж явах хэрэгтэй юм. За emergency орох юм бол ер нь бол эхлээд төлөлчөө тэгээ дараа нь буцааж авдаг байх нь шүү. Яг боломжгүй байвал хэлээд тайлбарлаад тэг ингээд дараа нь invoice аваад дараа нь төлөё гэд явуулж болно. За тэг ер нь бол ихэнх тохиолдолд тэг ингээд жирэмслэхэд одоо ийм хэмжээний зардал мөнгө гарах юм байна. Тэгээд ерөнхий санаа аваарай гэж би энэ бичлэгийг хийж байгаа. Тэрнээс яг ингээд бүх юм үнэгүй болно шүү гэсэн утгаар биш. За янз янзын кейстэй хүмүүс бас зөндөө байгаа эрсдэлгүйгээд. За тэгээд тэр үедээ одоо юу гэдэг нэмж өөр ямар зардал гарах нь уу. За тэр бол ингээд төрсний дараах асуудал болоо явцдаг. Тэгэхээр ерөөхдөө ингээд Pupa-гийн single OSHC буюу тэ оюутны одоо single даатгалтай бол өөрөө тэг гол нь үндсэн тэ одоо суралцагч нь бол ер нь үл жирэмслэх явцад маш бага зардал гардаг. Тэгээд нэмээд төрөх үйл явцыг бүгдийн даатгалд аадаг бахнэ. За тэгэхээр ер нь бол хангалттай сайн даатгалал төлцөн бол ерөөдөө маш их зардал хэмнэх боломжтой байдаг гэсэн үг шүү. Миний бодлоор бол тэгээ ийм даатгал дээр бол ерөөдөө жирэмслэлт дээр маш сайн ашиглалт юм байна гэж бодсон. За мэрсэр маш бага жижиг сажиг зардал гард юм байна. Тэгээд миний хувьд болохоор мэдээж нэмж бас нэлийн зардал гарсан. Би болохоор сая айгу товчилж ярьсан. Би дунд нь ингээд хэрвээ та нар миний инстаграмыг үздэг бол миний жирэмслэлт бас анх жоохон хэцүү одоо эрсдэлтэй байсан учраас маш олон удаа эмнэлэг домлого явж янз бүрийн шинжилгээ нэмэлтээр өгч айгу их юм болж исэн. Тэгэхээр хэрвээ зүгээр л ингийн те одоо low risk буюу эрсдэл багтаа жирэмслэлтэй байгаа бол янз бүрийн асуудалгүй бол ерөнхийдөө ингээд нэг мөнгө төрхөн санаа зовхгүй жирэмслэлтэй төрчихнэ. За тэгээ хэдүүлээд за ерөөхдөө ингээд энэ бичлэгний гол санаа бол энэ байлаа. Тэгэхээр хэдүүлээ одоо ингээд дараагийн бичлэгээрээ уулзцаая. Хангалттай мэдээлэл өгсөн гэж найдаж байна. За тэгээ хэрэгтэйгээ аваад хэрэггүйгээ хаяарай. За тэгээ өөр бас одоо юу гэдэг юм дараагийн бичлэгэн дээр яриулмаар байгаа зүйл байвал комментор бичиж үлдээгээрэй. За тэгээ дараагийн бичлэгээрээ уулзъя. Бай.